2009 оны 20 дугаар сарын 12-нд 4 эгч дүүсийн хамгийн том нь Чинча гэдэг эмэгтэй ааваасаа дуудлага авчээ. Аав нь дүүнэр нь холбоо барихгүй байгаад санаа зовж байсан юм. Тэдний 3 охин 21-ээс 24 настай бөгөөд өмнөх өдөр нь аав дээр очиж хамт орой ол идэхээр тохирсон байсан ч очоогүй гин. Аав нь хэд удаа залгасан ч уцаа авахгүй бүр дараа нь уцаа унтраасан байв. Чинча дүүнэр нь саяхан нэг хотод нүүж ирснийг мэдэж байсан болохоор аавыгаа тайвшруулж залуу хүмүүс лэмчин зүгээр байгаа байлгүй дээ. Хааны гарч орсон байж магадгүй гэж хэлжээ. Аав нь том охиндоо хамт очиж шалгахыг гэж хэлв. Тэр үед Чинча Гуанжо хотод тэднээс 500 км-ийн зайд ажиллаж байсан юм. Тиймээс тэр цаг алдалгүй галт тэргэн сууж нэг нот руу яран гарчээ. 3 охин бүгд нэг нотын нэгэн орон сууцны хороололд шинэ амьдралаа эхлүүлж хамтдаа жижиг хувцсны дэлгүүр ажиллаж байв. 24 настай дүү Чимээ тусдаа өрөө төрөлсөлдөг. Харин 22 настай Чинчанг ба 21 настай Чинан нар хамтдаа 7 давхрын байранд амьдардаг байлаа. Том охин аавтайгаа ирээд эхлээд орсон суугчид цахилгаан дугуйгаа тавьдаг талбайг шалгасан бөгөөд 3 охины дугуй бүгд тэнд байв. Тэд эхлээд Чимээний өрөг шалгасан ч тэр байгаагүй. Дараа нь 2 дун хамт амьдардаг 7 давхрын байранд очив. Аав нь улан төгшөж айж байлаа. Тиймээс том охин нь төрүүлж өрөөнд оржээ. Өрөөнд ормог цэхэндээ бүх зүйл хэвээ мэд санагдав. Гэвч охид гэртээ байсангүй. Дахиад сайн ажиглаад үзтэл угаалгын машин хувцас тэржигтэй байлаа. Угаах гэж байгаад орхисон бололтой. Тэр дүүнэрийнхээ утсыг олсон ч бүгд унтраастай байв. Тэдний гар цүнхнүүд үнэлэх банкны карт бүгд байрандаа байлаа. Том охин нь тэдний найзууд руу залгаж сүүлийн өдрүүдэд хэн нэг нь тэднийг харсан эсхийг асуусан ч бүгд үгүй гэж хариу өгсөн юм. Ингээд аавтайгаа хамт цагдаа танджээ. 3 охин алга болсон гэж аль бие усаар мэдүүлсэн байна. Цагдаа нар байранд ирж урдчлан шалгалт хийхэд онцгой с ิจ гтэй зүйл харагдсангүй. Тэд орсон суугчид хуршүүдтэй ярилцаж тухайн өдөр охтын талаар ямар нэгэн зүйл харсан, сонсон хүн байгаа эсэх шалгасан боловч бүгд ижил хариулт өгсөн. Ямар нэгэн дуу чимээ сонсоогүй, с ิจ гтэй хүн харсангүй. Охид хэн нэгэнтэй муудалцсан зүйлд сонсоогүй гэв. Тэдний дэлгүүрч тогтвортой ажиллаж байсан муу зүйл босон шинж огт байгаагүй. Сэтгэл зүйн хувьд ч амьдралын хувьд ч хэвэн байжээ. Охид найз залууч байхгүй өдөр бүр дэлгүүртээ эрт очиж оройтож ирдэг тул хуршүүдтэй баг харцдаггүй байсан гин. Цагдаа нар тэдний сошиал хаягуудыг шалгасан ч залуусын жирийн амьдралын зураг бичлэгээс өөр зүйл олсонгүй. Тэд ор сурггүй хэвээр л байлаа. Хэд хоногийн дараа 2 барилгын ажилчин үдийн цайны дараа нэгэн хачин өмхийн үнрийг анзаарсан байна. 2 ажилчид үнрийг даган очтол замаас жаахан зайтай навчин дарагдсан ногоо ут байв. Тэд юу байгааг харахын тулд болгоомжтой нэтэл хүний цогц байлаа. Тэд даруй цагдаа дуудсан бөгөөд мөрдөн байцаагчид газар дээр ирэхэд айл хэдийн хэний цогц болохыг таамагласан байв. Хайгуулын явц цагдаа нар ойролцоогоос дахин 7 ут олсон бөгөөд бүгд ижил аимшигтай зүйл байжээ. Цогцыг хэсэгчлэн таслаж уутанд хийсэн байв. Шинжилгээгээ тэр уутан дотор байсан цогцнууд нь 3 эгч дүүс болоход татлагдсан. Тэдний цогцны үлдэгдэл олсон газар Октийн байрнаас өртөө 11 км-ийн зайд байлаа. Цагдаа нар аав эгчт нь эмгэнэл мэдээг дуулгасны дараа байрыг нь бүрэн шалгаж нотлох байранд тайсан ч юуж бараг олсонгүй. Багахан хэмжээний цусны тал байсан боловч хин нэгэн арилгах гэж оролцсон байжээ. Гэхдээ тэнд цогцыг жижиглсэн шинж уяр байсангүй. Мөрдөн байцаагчид ихэндээ энэ эргийн зорилго нь юу байсан юм бол гэж боджээ. Хулгай юу эсвэл санаатай хүн амны хэрэг үү? Хаалга эвдэрсэн шинжгүй өрөөнд мөнгө байсан гар цүнх банкны карт гар утас компьютер гээд бүгд хэвээр байжээ. Тиймээс тэд барьцаалагдсан байж магадгүй гэж үзв. 3 охин дэлгүүр ажиллаулдаг орлого сайн гэсэн мэдээлэл харсан байсан болохоор хин нэгэн мөнгө олох зорилгоор барьцаалсан байх гэж таамагласан юм. Гэвч хуршүүдийн хэн ч ямар нэгэн дуу чимээ, зодоон эсвэл хашгираа сонсоогүй. Цагдаа нар шүүх шинжилгээний дүнг хүлээж байх зуур дахин хуршүүдтэй байрны хамгаалтын ажилтнуудтай орсон суугчтай ярилцж эхэллээ. Гэвч бүгд ямар ч юм сонсоогүй гэв. С ิจ гтэй хүн гэж хэлэгч хүн байсангүй. Гэрч байхгүй, хэрэг хаана гарсан нь хүртэл тодорхойгүй. Цагдаа нар хэрэгтэй мэдээлэл өгсөн хүнд 100 мянган юаны шагнал амлаж зар тараасан ч ямар ч мэдээлэл ирсэнгүй. 2 сар орчмын дараа шүүх шинжилгээний баг нэг зүйлийг олсон. Цогцос тээвэрлэхэд ашигласан 8 ширхэг ут дотроос нэг нь бусдаасаа өөр байв. 7 нингийн тэмдэггүй ут байсан бол нэг уудан дээр бүдгэрсэн ч нингийн мэрэгжлийн техникийн коллеж гэсэн бичиг бүдгхэн үлдсэн байлаа. Цагдаа нар тэр коллеж руу явж шалгатал тэр утыг сургуульд шинээр илсэн бүхэнд тараадаг болох нь тодорхой болов. Ингээд тэд хэдэн зуун сурагчийн нэрсийг гаргаж одоо болон өмнө нь амьдарч байсан хаягаар нь шалгаж эхэлжээ. Удалгүй нэг хүн тэдний анхаарал татсан. Тэр бол Лин хэмээх залуу байв. 2007 онд тус сургуулийг төгссөн тэрж бүхэл Октийн байрны 7 давхарт амьдардаг байжээ. Цагдаа нар түүнийг өмнө нь хэд удаа бүр 7 удаа байцаж байсан юм. Гэвч тэр бүр тайван ээлдэг хандсан тул анханасаа түүнийг сэжиглээгүй байжээ. Лин ганцаараа амьдардаг тавилгын компанид ажилладаг залуу байв.
Тэр цагдаа нарт охтыг бараг танихгүй, тэгээд жохид алга болох үед би өвдөд гэртээ байсан гэж ярьжээ. Түүний энэ мэдүүлгийг ажилтдаг компани болон эмийн сангийн ажилтнууд баталсан. Тиймээс тэр үед үнэхээр өвчтэй байсан гэдэгт итгэсэн юм. Цагдаа нар түүнийг дахин дуудаж цагдаагийн газар тавьчихсан юм. Гэвч энэ удаа тэр өмнөгчгөө тайван байж чадсангүй. Хэл яриа нь эвгүй сандарсан шинжтэй байв. Анх удаа цагдаагийн байранд ирсэн болохоор айд сандарсан ч байж болох юм. Түүнийг байцааж байх хооронд шүүх шинжилгээний баг түүний байранд дахин нэг удаа нарийн шалгалт хийлээ. Нарийн шалгахад угаалгын өрөөг саяхан их цэвэрлэгээ хийсэн мөр илэрчээ. Шалны завсар угаалгын өрөөний буланд угаалт дурны доогуур цус болон хүний биеийн үлдэгдлийн улмөр илэрсэн байлаа. Цусны тусал угаагдаагүй толб угаалт дурын усны олооноос хүртэл хүний биеийн үлдэгдэл гарч ирсэн юм. Мөн гэрийн хананд цусны толб түүний пүүзнээс ч цус илэрсэн байна. Эдгээр дээжиг шинжилгээнд төгсөн бөгөөд цагдаа нар түүнээс Нингийн коллежны уудын талаар асуухад эхэндээ надад хамаагүй би алерт хайсан гэв. Харин цагдаа нар түүний байранд хүний цус илэрсэн тухай хэлэхэд Лений царай цонхиж байснаа надад хамаагүй би мэдэхгүй гэж мэлдсэн юм. Хэд хоногийн дараа шинжилгээний хариу гарлаа. Түүний байранд илэрсэн цус улмөр 3 охины дийнхэдэ таарч байв. Ингээд түүнийг баривчилж байцаалтанд авчирхад 25 настай Ли эцэст нь бурууга хүлээсэн юм. Тэр 3 охиныг алж цогцыг хэсэгчлэн таслаж 2009 оны 20 дугаар сарын 10-нд Нинг хотын Саншайн оруулалтын ойролцоо уутанд хийгээд хайсан байжээ. 2009 оны 20 дугаар сарын 10-ны орой Чинга болон Чинчанг 2 7 давхрын байранда оройн 8 цаг үед иржээ. Лин өөрийн хаалганы нүхээр тэднийг ажиглан харж байсан юм. Хоёр эмэгтэй байрныхаа хаалгаар ороход Лин зүнхээ барьж гарав. Цөгөнд нь скотч, олс, алах, перстэй заслах эвхдэг утга байжээ. Тэр байрны цахилгааны айрцаг руу очиод октын өрөөний цахилгааныг унтраасан байна. Цахилгаан унтармагц Чинчанг би юу болсон шалгаад үзьгээд гэрээс гарав. Тэр өрдөө эдгэн минутын дараа буцаж ирнэ гэж бодсон болохоор хаалгаа нээлттэй орхисон юм. Тэр хооронд Лин хаалгаар орчихсон байв. Тэр хаалгаа зөөлөн хааж өрөөнд ормогц тэнд байсан Чинан зочин айж байлаа. Лин перстэй заслах түүний нүд рүү цацаж дараа нь утгаа гаргаж гуйр нь утгалав. Чинга норлох гэж оролцсон ч тэр амийг нь скотчоор ороож гарыг нь олсоор болсон юм. Тэр охиныг угаалгын өрөөрөө чиж оруулаад алах гэж байтал Чинчанг хаалга тогшиж эхэлжээ. Лин хаалгаа онгоолгоод Чинчаны амийг дарж утгаа зүрх рүү дүрсэн байна. Дараа нь Чинчанагч бас амийг нь скотчоор ороож гарыг нь боож галтгойн өрөөнд төвтүүлжээ. Тэр үед Лин 3 дахь охин болох чимээ явдахгүй эрхийг нь мэдэж байв. Учир нь тэр хэдэн 7 хоногийн турш охтыг хаалганы нүхээр өдөр бүр ажиглаж тэдний хуваарийг чижилсэн байлаа. Тэгээд 9 цагийн үед чимээ гэртээ иржээ. Хаалгыг тогштол Лин гарч ирсэн байна. Охин гинэд цочоод хөдөлж чадсангүй. Лин гарнаас нь шүүрч хүчээр өрөөнд оруулсан юм. Тэр охиныг ч бас амийг нь дарж гарыг нь хүлж хоёр дахь дүүгийнх нь хажууд галтгоонд твтүүлв. Ингээд 3 охин бүгд нэг байрны галтгоонд хүлэгтэй эвтэж байлаа. Цагдаа нар анх хэрэг мөрдөн шалгахдаа нэг хүн 3 эмэгтэйг ингэж нэг дор алж чадна гэж төсөөлөөгүй юм. Тиймээс тэд олон хүн нийлж хийсэн хэрэг гэж үзэж байсан. Гэвч энэ бүгдийг Лин ганцаараа хийсэн болохыг баталсан юм. Түүний багнаас өссөн оршныг шалгахад аимшигтай дарамт шахалт дүүрэн байсан нь ил болсон. 1985 оны 6 дугаар сарын 1-нд төрсөн Лин бол айлын ганц хүүхэд. Түүний эцэг их баян хүмүүс байсан бөгөөд хүүгээ төгсгөн болгон гэж хатуу шаардлага тавьдаг байв. Линий эцэг их хүүгээ эрхлүүлэхийн оронд дэндүү хатуу ханддаг байжээ. Бага ангиас нь Линд чөлөө цаг гэж үгүй байлаа. Ном, хичээл, нэмэлт сургалт өөр зүйл хийх хэрэггүй байсан юм. Тэр муу сурагч биш байсан ч эцэг ихийн хүссэн төгс дүнийг авч чаддаггүй байв. Тиймээс тэд хүүгээ илүү олон хичээл суулгаж 7 хоногийн 7 өдөр өдөрт 15-аас 16 цаг хичээл хийлгдэг болсон юм. Лин боловсрал амжилт дарамтнаас салгаж эхэлжээ. Нэг удаа тэр олгоо нөвдөж байхад нууж аавдаа сургуулаа тасцсан гэж загнуулахгүй тулд эмнэлэгт очихоос татгалцсан байна. Эцэст нь ангидаа ухаан алдаж эмнэлэгт хүрэгдсэн ч аав ээжийнх нь хандлага өөрчлөгдөөгүй. Нэг өдөр аав нь хүүгийнхээ хувийн өдрийн тэмдэглэлийг олж уншижээ. Тэр тэмдэглэлд Лин нэг охинтой үерхэж байгаагаа бичсэн байсан юм. Эцэг нь үүнийг хичээл хийхэд саад боллоо гэж үзэж тэднийг салгахын тулд бүр түүний өрөөнд хяналтын камер суулгасан байна. Тэрээр хүүгээ өрөөндөө юу хийж байгааг нь хүртэл хяндаг болжээ. Ингээд Лин ахлах сургуулаа төгсөөд Нийний мэрэгжлийн коллежид интерьер дизайн чиглэлээр хэлсэн. Тэ эцэг их нь хүүн ийм жижиг сургуульд орлоо гэж итсэн юм. Тэдэнд бол нэр хүнд хамгийн чухал байлаа. Коллеж төгсөөд Лин нутагтаа очиж бизнес эхлүүлэхийг хүссэн ч эцэг их нь чи би дааж амьдр сур гэж шахаж Нийний хотод бай түрээслэн өгчээ. Тэрч бас охидтой нэг давхурт 7 давхурт амьдардаг байсан юм. Хамгийн харамсалтай нь яг эсрэг талын хаалганд байжээ. Тэр тавилгын компани дизайнер хийж дундад цалинтай болсон ч эцэг ихэн сэтгэл дундуур байв. Удалгүй тэр найз сүсгтэй болсон ч эцэг их нь энэ эмэгтэй тохирохгүй боловсрал муутай сал гэсэн байна. Ингээд Лин дахин ганцаар болж өрөөндөө порно бичлэг үзэж эхэлсэн юм.
Удалгүй 7 давхурд 3 шинэ эмэгтэй нүүж ирснийг анзаарсан. Ялангуяа хамгийн бага дүү Чинаан түнд их таалагджээ. Тэр охин коридор таарах бүртээ сайн уу гэж инээмсэглэдэг байсан. Лин дотроо улам бүр татагдаж охиныг халганы нүхээр ажигладаг болжээ. Цагаан сарын үеэр тэр гэрлүүгөө очсон ч аав ээж нь түүнийг гэрэл бид чам тохирох эмэгтэй олно гэж шахаж амьдралынхаа дарамтыг улам нэмсэн байна. Тэр үедээ бичиж байсан өдрийн тэмдэглэлдээ би хизээж тэдний хүссэн шиг хүн болж чадахгүй. Хэрвээ ингэж амьдрах юм бол би ямар нэг муу зүйл хийх юм шиг байна гэж бичжээ. Лин Чинаан татагдсан. Гэвч тэр охин түүнд хизээж анхаарал хандуулахгүй гэдгийг мэдэж байсан. Тэгээд өөрийн болох гэж шийдсэн юм. Лин яг л өөрийн төлөвлөсөн ёсоор хийхээр шийджээ. Тэр хаалга нээсэн даруйдаа хутгалж огтыг хөглсөн байна. Дараа нь тэднийг хэрхэн тамлсан нь үнэхээр аимшигтай. Тэр тэднийг хүчрхийлж дараа нь алсан гэж мөрдөн байцаалаа тогтоожээ. Лин хэргийн нотлох баримтыг устгах гэж оролцсон. Өөрийнхөө байранд цус болон буцад улмөр үлдээсэн ч цэвэрлэгээ хийсэн байна. Харин тэр цогц хийсэн уутнуудаа шүн хэдэв дуудаа зөөж хотын цахад хайсан нь түүний хамгийн том алдаа болсон юм. Мөрдөн шалгалтын явцад мөрдөн байцаагчдын дүгнэлт нь Линий үйлдэл санаатай урьдчилан төлөвлөсөн маш зоримог байсан гэв. 2009 оны 7 дугаар сарын 3-нд Линий шүүх орол болсон. Эгчдүүсийн амнаас биеийг хайхралгүй харгас үйлдэл хийсэн гэж ялт тулгажээ. Линий аав ээж анх хүүхдээ хамгаалах гэж хэсэг хугацаанд дав залдах хүсэлтэй байсан ч шүүхийн шийтгэл эцэслэгдсэн байна. Шүүхийн шийдвэрээр Линий гин буруутай тогтоож цаазаар авах ял авсан бөгөөд 2010 оны 7 дугаар сарын 22-нд энэ шийдэглийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл тэр өдөр түүнийг цаасалсан гэж баримт бичиг тэмдэглэсэн байдаг. Лин сүүлчийн цагталтаа эцэг ихтэй би тэдний хүссэн шиг амьдраагүй. Миний хийсэн зүйл аюултай. Би өвхөх ёстой гэх маягийн товч өгүүлбэр үлдээсэн байдаг. Гэхдээ тэр цагталтаа 3 эгчдүүгийн гэр бүлийнхэнд уучлал гуйсан ганц үг бичээгүй байв. Харин бүх буруугаа өөртөө болон эцэг ихтэй хандуулсан мэт байсан юм. Шүүх хурлын үеэр Лин маш тайван байдалтай харагдсан. Гэвч түүний ярьсан зүйлийг сонссон хүмүүс бүгд цочирдож байв. Тэр хизээж хийсэн үйлдэлтэй гэмсэн шинжгүй зөвхөн өөрийн амьдрал эцэг эхийн дарамтыг лээрээд байжээ. Тэр би эцэг эхийн хүслийг биелүүлж чадаагүй. Энэ бүх дарамт намайг эвдсэн гэж хэлсэн ч хэргийн төлөвлөгөө, алсан арга, цогцыг устгах арга барилыг нь харвал энэ бүгд урьдчилан бодож төлөвлөсөн гэмтэрэг байсан тодорхой байв. Цагдаа нарын үзнээр Лин охтыг зүгээр л хүчрхийлэх гэж биш, харин эрх чөлөөтэй аз жаргалтай хүмүүсийг шийдэх гэсэн уур атаархал гаж бодлосоо болж ийм аимшигт хэрэг үйлдсэн байжээ. Охтын аав шүүх танхимд Линийг хармагц тэслэхүй дайсанд цагдаа нар зогсоожээ. Тэр аав 3 охиноо нэг өдөр алдаж би одоо яагаад амьд байгаагаач ойлгохоо болсон гэж ярьсан байдаг. Энэ нэрийг хаттад төдөөгийн дэлхийд даяар шууган тарьсан. Ганц хүний доторх дарамт эцэг эхийн хэд өндөр хүлээлт сэтгэлийн гүн доторх ганцаардал бүх зүйл хэрхэн аимшигт гэмтэрэг болж хувирж болохыг энэ нэрийг харуулсан юм. Хэрвээ та энэ түүхийг сонсоод яагаад ийм зүйл тохиолдов гэж бодож байвал магадгүй хариулт нь тун энгийн. Хүн бүрийн сэтгэл дотор дарамт, ганцаардал, уур илэн байдаг. Гэхдээ түүнийг удирдах ойлгох ухаан байхгүй бол аимшиг үргэлж хаанагтай нүгдэж байдаг юм. Энд хүрээд энэ аимшигт хэрэг дуусаж байна. Хэрвээ танд энэ түүх сонирхолтой санагдсан бол лайк дараад сэтгэлдүүлдэж саб дараарай.